5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит алтан төлөв хийснээр шалгарч байгаа Сэвэн таас лугта шинэ бэлэгттэй баяр хүргье. Тэгээд өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Хөвсгөл аймгийн Төмөр улс сумын малчин Сэвэн таас лугта шинэ бэлэг таныг Монголын яриадагийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн алтан төлөв хийснээр өргөмжлөв. Нүүдэлчин өв соёлоо дээдлэн буянт бас сөргөө өсгөн үржүүлж байгаль их дэлхийг хайрлан хамгаалж нутаг орныхоо хөгжил дэвшил зам улсынхоо сайн сайхны төлөө таны оруулсан хөв нэмрийг бид алдаршуулж байна. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилдээ сар шинийн баяраар алтан хурганы эзэн болсон таныг гэр бүлд од хиймрийг өрөөе. Монголын үндэсний олон нийтийн ариутай телевизийн ерөнхий захирал гэрэл байна. За. За энэ хүү сайхан ирэх юм гэж байлээ. Баяр хүргье. Амарчаа. Хөвсгөл аймгийн Төмөр улс сумын Сэвэн таас лугта шинэ бэлэг нь алтан төлөв хийснээр шалгарсан тул үнэмлэх болгов. Монголын үндэсний олон нийтийн ариутай телевизийн ерөнхий захирал гэрэл байна. За баярлалаа. Хөвсгөл аймгийн Төмөр улс сумын Отхон овогт оюун эрдэнэ алтан төлөв хийснээр шалгарсан тул үнэмлэх болгов. Монголын үндэсний олон нийтийн ариутай телевизийн ерөнхий захирал гэрэл. Түргийнхэн ашиг шимийг нэмэгдүүлж, хичээрийн мал аж ахуйн өв соёлыг хадгалж, малж ухаан, ажлын арга туршлагаараа малчин дүмнээ үлгэрлэн мандалж, төлөө бүрэн боожуулж, алтан хурганы эзний болцол ханган шалгарсан тул өргөмжл болгов. Хөвсгөл аймгийн иргэдийн хурлын даргатай бүрөвд орж, засаг дарга Ил Төмөрбаатар 2026 оны 2 дугаар сарын 16 гэж. Баярлалаа. Төлөвч Батбаяр энийг би бас талархал гардуулъя. Эрхэм мөндөс шинэ үлэг танд болон танаа гэр бүл Монгол улсын үндэсний дархлаа болон бэлчээрийн мал аж ахуй уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгон одон мөчлийн үн цэнийг эрхэмлэн дайдаж сөрөгийн чанар ашиг шимийг нэмэгдүүлэхэд идэвхсэтгэл хөдөлмөр бүтээл ур ухаанаа зориулан олон хурга өсгөн бойжуулсан гавьяа зүтгэлийг үнэлэн Монголын үндэсний олон нийтийн ариутай телевизийн уламжлалт болгон шалгаруулдаг алтан хургын эзнээр шалгарсанд баяр хүргэж талархал хадгалуулав. Сөргийн буян арвиж сэтгэлийн хэмэртэн өөдрөг мандан бадрахултугай. Хүндгсэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бүтэн оргил хувьцаат компани захирал Д Батбаяр 2026 оны 2 сарын 16. За баяр хүргье. Баярлалаа. Мас сүргэн түн бом болон Өсрөөгөө батаж бай. ашиглуултугай. За ингээд. За ингээд энэ төрөн цогц. Өрөө. Өрлөөрөө төвшин ханган байхыг хүсэн өрөөё. За баярлалаа.